Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз пүрэв гарагийн орой нээлттэй хилцүүлэг шууд нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэдэг. За өнөөдрийн нээлттэй хилцүүлэг нэвтрүүлгийн сэдэв тамхиталт хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл гэсэн сэдвийн хүрээнд мэргэжлийн холбогдол байгууллагын хүмүүсээ 6 цагийнхаа их студид урьсан. За урилгыг хүлээн авч ирсэн зочдоос баярснаа илэрхийлье. За тамхиталтын асуудал бол дэлхийн нийтийн бас толгойн өвчин болж байгаа шиг байна. Тэр дундаа Монгол улс бол одоо юу гэдгийг тамхинаас шалтгаалсан нас баралтаараа дэлхийд 100 хүн ам дутамд юу гэдгийг 102 хүн нас бардаг гэдэг. Ер нь бол их өндөр нас баралттай гардыг байлээ. Ер нь энэ тамхиталт асуудал нь хүний амьдралын чанарт яг яаж нөлөөлдөг юм? Нийт хүн амын эрүүл мэндэд ингээд нөлөөллөө үзүүлээд ирэхээрээ ямар бас үр дагавар байх вэ? За Батбаяр дарга. За та бүхэнд орой минь хүргэе. Тэгэхээр би маш тодорхой ялангуяа Монгол улсад ийм өвөрмөц нэг тоог та бүхэнд хэлье гэж бодож байна. Тэгэхээр Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт ойролцоогоор 76. За энэ хоёрын хооронд 10 насны зөрүү. За дэлхийн нийтээр бол мэдээж эрэгтэй эмэгтэй хүйсийн үед ялгаатай юм насны дундаж наслалтын зөрүү байдаг. Гэхдээ тэр бол дунджаар 5 л байдаг байхгүй. Гэтэл Монголд 10 байна. За ингээд энэ нас бараад байгаа шалтгааныг бид нэр судлаад үзэхээр ерөөсөө зүрх судасны өвчлөл хамгийн нэгдүгээр шалтгаан тэр дотор 2 өвчин байна. Зүрхний шигдээс тархины цус харуулт гэж 2 өвчин. Энэ 2 өвчний улмаас одоо хамгийн гол одоо нас баралтын үндсэн одоо өвчин бол. Тэгээд тэрийг дэлхийн 204 улсад судлаад үзсэн байна. За Монгол улсад бас хийдсэн судалгаанууд байна. Энэ нас баралтанд чинь ямар эрсдэл хүчин зүйл нөлөөлөд байгаа юм бэ гэдэг. Тэгээд энэ эрсдэл хүчин зүйл нь ягаад эрэгтэй эмэгтэй ийм өндөр одоо насны 10 насны ийм зөрүүтэй байгаад байгаа юм бэ гэдгийг одоо маш ойлгомжтой харуулж байгаа. Тэгээ энэ эрэгтэй эмэгтэй аль ч хүйсэнд артерийн даралт эхний одоо үндсэн завсрын эрсдэл хүчин зүйл гэж бид нэр ярьдаг. Энэ хүчин зүйл. 2 3 дугаарт нь ерөөсөө эрэгтэй хүйсэнд тамхи, арх гэдэг хоёр шалтгаан орж. Гэтэл эмэгтэй хүйсэнд энэ тамхи гэдэг зүйл маань бүр 6 7 дахь шалтгаан болж байна. Тэгэхээр энээс харахад тамхи маань хүний амьдралын чанарт, хүний одоо хөдөлмөрийн чадвар алдалтанд, за хүний тэр одоо дундаж наслалтанд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдэг нь маш ойлгомжтой. Би ингээд артерийн даралт ихсэлт гэдэг нэгдүгээр үндсэн шалтгаан гэдээ дурдлаа. Гэтэл тэрэнд нь хүргэж байгаа бас үндсэн одоо шалтгаан эргээд нөгөө тамхи маань байж дээ. Тэгэхээр бид нар тамхиг илүү одоо юу гэдэг татж байгаа учраас уушгинд нөлөөлж гин, уушгины хорт хавдар үүсгэж гин гэдэг байдлаар нь илүү одоо иргэд маань бас мэдээлэлтэй байгаад тах шүү. Тэгээ хавдрын эмч нар хавдрын одоо чиглэлийн мэдээлэл өгдөг. Гэтэл энэ маань тэнд агуулгаж байгаа хорт бодисууд маань зүрх судасны тогтолцоонд нөлөөж. Тэгээ судасны тогтолцоо гэхээр та бүхэн ойлгомжтой. Ерөөсөө бүх эд эрхтнүүд маань судсаар тэжээгж байна. Бүх эд эрхтэнд сөрөг нөлөө үүсэх боломжтой. Тэгээ урт хугацаанд мэдээж амьдралын чанарт нь нөлөөлж байна. За хөдөлмөрийн чадвар алдалтанд, төр болон бүр чадвар алдалтанд нөлөөлж байна. Болормоо ер нь дэлхийн нийтээрээ яагаад энэ тамхи гэдэг юмд илүү их ингэж автгаж, донтож, ингэж олноороо энэ тамхи татах байдал нэмэгдээд байгаа. Тэр дундаа Монголд сүүлийн жилүүдэд бүр их нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ тамхи гэдэг өөрөө энэ бүтээгдэхүүн чинь хүнийг одоо ямар байдлаараа илүү ингэж татаад байдаг гэсэн олон улсын бас нийтлэг судалгаа юм нь юу вэ? За та бүхэнд орой минь хүргэе. За тамхи гэдэг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу гэж үздэг вэ гэхээр сайтар инженерчлэгдсэн химийн хорт бодисуудын нэгдэл гэж үздэг. Тэгэхээр тамхиг татснараа хүний эрүүл мэндэд, хүний биед хэрэгтэй нэг ч төрлийн байхгүй. Зүгээр л химийн хорт нэгдлүүдийн нэгдэл. Тодорхойлолт нь энэ юм. За тамхины хэлбэр олон байж болно. Ямар ч төрлийн тамхи татсан тухайн хүн та донтоод байна гэж хэлж байна тийм ээ. Ягаад гэхээр никотин гэсэн химийн хорт нэгдэл байдаг химийн одоо бодис. За тэр бол тархинд донтуулах нөлөөтэй. Никотины донтолт олон улсын өвчний ангиллаар бие дас өвчин үүсгэдэг. F17 гэдэг кодтай донтолт никотин буюу тамхинд донтох эмгэг үүсгэдэг. За хэдий бага залуу наснаас никотинд донтно, төдий чинээ донтолт асар хүчтэй байна. Энэ донтолтоос гарахад ер нь хэцүү байдаг. Ийм байдаг. За тэгээд тамхины хэрэглээ
ер нь бол за дэлхийн трендийг харах юм бол 2020-25 оны ингээ харьцуулаад харахад бол ерөнхийдөө дэлхийд даяар тамхитлалт буурч байгаа. 20 онд тухайлбал тамхитлалт бол 32.7 хувьтай насан туршидын донд ийм байжээ. За 25 он гэхэд энэ бол 20.4 болж буурсан байна. За Монгол улсын хувьд бол энэ тамхины хэрэглээ ямар байна вэ гэдгийг 2005 оноос хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын STEP судалгаа буюу алдарт бус өвчний эрсдэл хүчин зүйлсийн тамд судалгааг бол тогтмол давтамжтай хийсээрэн ирсэн. За энд бол насан туршидын дундах тамхины хэрэглээ харамсалтай нь бидний хүссэн хэмжээнд бол буурахгүй байна. За 2019 оны байдлаар бол насан туршидын тамхины хэрэглээ бол 24.2 хувьтай байсан байна. За хүйсээр хэрвээ ялгах юм бол Баттүр даргын хэлсэн шиг за 2 эрэгтэй тутмын нэг нь татж чинь хүү бараг 49-50%. За эмэгтэйчүүд бол арай бага байна гэдэг юм уу тий. Сая та дэлхийн нийтэд бол жоохон буурж байна гэж штэ. Тэр буураад байгаа одоо шалтгаан үндэслэл нь юу вэ? Тамхи хортой гэдгийг бол ер нь бол тий одоо сүүлийн 1940-50 оноос хойш гэхүүдээ нотлохоонууд шинжлэх ухааны нотлохоонууд бол асар ихээр гарч ирсэн. Одоо ч гарсаар байгаа. Тэгээд ялангуяа нөгөө уламжлалт хүн болгоны мэддэг янжуур тамхины талаарх чинь эрүүл мэндийн хор хөнөөлөл шинжлэх ухааны нийтлүүд бол асар ихээр гарсан. Бүр тоо томшгүй их нийтлэл гарсан. Тийм болохоор тамхинд одоо агуулгаддаг хортой нэгдэл баг эргэтэн тус бүрээр ямар хор хөнөөлтэй юм бэ гэдэг нь бол асар их гарсан. Тэгээд түүнтэй зэрэгцээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины алтын суурь конвенц гэж байгаа. Энэ бол олон улсын хууль. Энд дэлхийн 182 орн Монгол улс ч гэсэн нэгдээ орсон байдаг. Тэгээд тамхины эсрэг арга хэмжээнүүдийг цогцоор бас эрчимтэй авч хэрэгжүүлсэний үр дүн гэж бол бас харагдаж байгаа. За баярлалаа. Би Сумья багш анагаах ухааны зүрх судас талаас түрүүн Баттүр хэллээ одоо мэдээж энэ тамхитлалтын асуудал чи өөрөө зүрх судасны тэр одоо өвчин буюу ишми те зүрхний ишми заа цус харуулт гэдэг ингээд шууд өхөлт хүрэх болцсохгүй юм айхтар өвчин хүргээд нь штэ сүүлийн үе залуучж байгаа гэдэг байгаа тий. Ер нь энэ иргэдтэй ингээд уулзаал одоо анхны юу авч хахад яагаад тамхинд ингээд бүр ороод ингээд байгаагийн та нар анагаах ухааны талаас нь ингээд аваад үзэх юм бол юу нөлөөлөд байгаа гэж хэлэх үү? Тий, тэгэхээр монголчуудын одоо нас баралтын тэргүүлэх шалтгааныг бол зүрх судасны өвчнөөс илдэг. Тэр дундаа тарих буюу бидний хамгийн чухал эрхтэн болох тарих зүрхэнд одоо эмгэгд нөлөөлдөг. Яагаад нөлөөлдөг вэ гэхээр энэ тамхи өөрөө ингээд донтуулаад тэрийг байнга татдах болсноор тэр химийн бодис нь байнга цусан шингээд судасны хааныг одоо ингээд зандаа цочроогоод судас сатуурлыг бий болгоод тэнд одоо эмгээр бүлүү үүсхийг хэлбэржүүлдэг гэсэн. Энэ нь яадаг вэ гэхээр одоо тархинд очих цусан ангам зогсчвал тарих хөвччихдэг. Өөрөөр шууд хүлтэрдэг гэсэн. Зүрхэнд очих цусан ангам зогсчвал зүрхний шигдээс буюу зүрх хагчах чадвар болдог. Энэ маань одоо ингээд амьд байжгаад нас баралтанд хүрэгдэг, хүндрэл өндөрт эмгэгүүд болдог гэсэн. Тэгэхээр энэ одоо судас сатуурл буюу судасны хаан өөрчлөгдөө тэнд бүлэн үсээд бөглөрөөд байгаа шалтгааны одоо хамгийн одоо том эрсдэлт хүчин зүйлийг бид нар тамхитлалт гэж үздэг. Тамхи өөрөө ингээ химийн бодис агуулад тэр химийн бодис нь цусан шингээд ингээ судасны хааныг одоо цочроогоод гимтээгээд энэ нь одоо олон 10 жил үргэлжлэхээр судас маань ингээ голчийн хэмжээнд нарийсаад эхэлдэг. Олмаар тэнд ингээ бүлэн үүсвэл гинт бөглөрдөг гэсэн. Тэгэхээр энэ бол одоо залуужж байгаа тархин цус харваад одоо хөдөлмөрийн чадвар алдж байгаа зүрхний шигдээс болоо нас барж байгаа одоо хамгийн том хүчин зүйл гэж ойлгож байна гэсэн. Энэ эрсдэл гэдгийг болохоор манайхан бас сайн ойлгохгүй байгаа. Яагаад гэхээр бид нар одоо автомашин жолоодж жагаад цогтууруулах ундаа архи уучгаар зам тээврийн осол бол 10-аас дээш хувь дахин нэмэгддэг гэсэн. Тийм учраас бид нар бусдын одоо эрүүл мэнд, өөрийн эрүүл мэндээс хамгаалахын тулд хуулиар хордог гэсэн. Гэтэл энэ тамхитлалт болохоор 3-аас 4 дахин нэмэгдүүлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл одоо зам тээврийн ослыг цогтууруулах ундаа маань 10 дахин аюулын түвшинд нэмэгдүүлдэг бол тамхи бол аюулын түвшинд хүрэхгүй ч гэсэн яг энэ тархин цус харуулах эмгэг зүрхний шигдээсийг бол одоо 3-аас 4 дахин нэмэгдүүлдэг юм чухал эрсдэл гэдгийг аюул сайн ойлгох хэрэгтэй. Удаан хугацаанд бас үргэлжилдэг аюултай шүү дээ тий. Замын осол бол өстой моментийн дотор л ингээ болчтой. Түүнтэй адилхан суцсанд бүлэн үсгээр тархин цус харуул шууд үүсдэг. Зүрхэнд одоо тэр хатуурал бүлэн үсгээр шууд шигдээс болдог. Тэгээл нас бардаг гэсэн. За, номжим гişүнэ би хууль эрх зүйн орчин маш чухал. Тамхины хяналтын тухай хууль ер нь энэ
бодлого нь өөрөө эрх зүйн талдаа зөв байгаа мó? Одоо экспорт импортын бодлого нь ямар юм, татварын бодлого нь ямар юм, хуулиндаа ямар байгаагаас шалтгаалаад яагаад энэ тамхины худалдаа гэх юм уу да тий тэр нь бүр ингээд маш юм тархамал байдалтай байгаа юм болоо энд одоо хууль эрх зүйн орчин бас нөлөөлж байгаа өдр байна уу? Бодлого бас буруу зөв байгаа энд нөлөөлөл байна уу? За тамхитай холбоотой дөрвтэй бас нэг өөрчлөлтийг 2012 онд хийсэн байдаг. Та бүхэн мэднэ Эрдэнэ чимэг гишүүн ажлын хэсгийг ахлаад дотор орчин тамхи татахгүй болгохыг нэг хүн болгоны амьдрал мэдэгдэхүйц өөрчлөлтийг бол авчирсан. За түүнээс хойш бид нар энэ тамхиталтаар дамжсан нийгмийн эрүүл мэндийнхаа хамгаалах бодлогыг хийж чадсан уу гэвэл хийж чадаагүй, харин ч ухарсан л өөрчлөлтүүдийг бол хийж исэн гэлээ. Тэгээ энэ бол яг хуу миний хувьд хуульч хүн тэр дундаа яг хуу энэ шинэ парламент 126 та парламент орж ирээд маш их ажигласан зүйл бол төр хийх ёстой өөрсдийнхөө хийх юм дээр эсвэлтгүү гаргаж хийхгүй байсаар ирээд хийхгүй юм дээр маш их оролцож ирээд одоогийн бас гажуудлууд те үүссэн байна гэж харж байгаа. Хийх ёстой байсан гэж байгаа зүйл нь яг юу вэ? Хийх ёстой байсан гэдэг зүйл нь угаасаа л одоо ингээд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогыг аль аль төвшөнд нь дахиж хийж чадаагүй байна. Тийм ч учраас сая одоо таны бас үгэнд дурдж байгаа тэр Монгол хүний тамхиталтаас үүсэх нас баралт маш өндөр. Жилд 4300 хүн нэгээс 2 сумтай тэнцэх хүн ам маань тамхиталтаас үүсэн нас баралт үүсэж байна. За ингээд бид нар харахаар тамхи бол 13-12 онд бол нэг л ширхэг одоо тий янжуур тамхины нэг хэлбэр дүрстэй л юмар бид нар төсөөлдөг байсан. Гэтэл сая болормоо зөвлөх хэллээ. Дэлхийд дахина тамхитал багасаад нөгөө тамхины компаниуд чинь яаж зах зээлээ алдахгүй байх вэ гэж шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүд гарсан. Шинэ төрлийн нэгэнт одоо тамхичин өөр өнөр одоо хэлбэртэй, өөр төрөлтэй шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн гарахаар энийг ч гэсэн дагаад хууль эрх зүйн орчин өөрөө шинжлэх шаардлагатай. Энийг манай төр ерөөсөө хийхгүй, хийж чадахгүй байсаар агаал үдий зэрэгтэй хүрээд одоо бүхий л боловсролын байгууллагын ээж аав нар эмч нар энэ хүүхдүүдийн тамхиталт чинь аюултай болчлоо. Хүүхдүүдийн дунд бронхит одоо юу гэдгийг олон юм байна. Энэ электрон тамхи гэж шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн чинь задгаа явчлаа. Үнэхээр санаа зовлоо. Энэ юусоо хууль эрх зүйн орчин байхгүй задгаа явснаас үүдээд л бид одоо нөгөө бидний үр үндэс одоо улсын маань ирээдүй гэж байгаа хүүхдүүд маань бүр 10-11 настайгаас тамхинд ороод эхэлжтэй гэдэг ийм харанга дийдэж байна. Энийг бид нар одоо хууль эрх зүйн орчныг шинжилж одоо гаргаж иж энийг хожимдсан ч гэсэн хойч үе ботход нэг ч хором алдалгүйгээр бид нар энэ асуудлыг хийх ёстой л гэсэн байр суурьтай хуулийн төсөл боловсруулад улсын хурлын одоо анхны босго буюу хэлцэсгийг бол давуулчаад ингээд сууж байгаа. Тэгэхээр энэ өмнөх хуульд байсан мэдээж сайн заалтууд нь үлж байгаа ямар одоо шинэ ямар заалтууд орж ирж байгаагаараа магадгүй одоо төр хуулийн хүрээнд хийх ёстой бодлогоо тэнд шингээсэн гэж та үзэж байна. Ер нь манай хуулийн төслийн гол зорилго бол ер нь хүүхэд өсвөр үеэ тамхиталтаас л хамгаалж эрүүл мэндийг нь хамгаалах. Яагаад зөвхөн хүүхэд өснийхэн дээр бид нар илүү фокуслох гэхээр ерөөсөө тамхинд орсон хүмүүс 90% нь 18 наснаас өмнө тамхинд орсон байт юм байна. 99% буюу бараг 100% нь 26 наснаас өмнө тамхинд орсон. Ерөөсөө хүүхэд өсвөр насандаа тамхинд орчих юм бол тэгэл ер нь тамхины түрүү хэллээ шүү дээ донтолт үүсгдэг. Тэгэхээр хүүхэд өсвөр үеийнхнийхээ бид тамхиталтаас хамгаалцдаг юм бол нөгөө тамхигүй эрүүл Монгол хүнийг бид нар бүтээж чадах нь л гэж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт энэ хуулиар бид нар ерөөсөө задгаа ямар ч хуулийн зохицуултгүй байсан шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүд бүгдийг хуулийн хяналтанд оруулж байгаа. Электрон тамхин байна уу, халаадаг тамхин байна уу, шишаа байна уу, жажилдаг тамхин байна уу, никотины одоо уут нь байна уу гэд маш олон төрлийн тамхин бүтээгдэхүүн ороод ирсэн. Бүгдийг хуулийн нэг тэгш одоо зохицуултанд оруулж байгаа нь хуулийн бас нэг онцлог зүйл байгаа. За дан ялангуяа хүүхэд өсвөр үеийн харахаар биднэрт хоёр юм их ноцтой харагдаж байгаа. Нэгдүгээрт энэ бол шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн буюу электрон тамхины хэрэглээ манай өсвөр үеийнхний дунд маш өссөн байна. Энийг бүгд л одоо хэлж байна. Тийм байлээ. Охтын 20%, хөвгүүдийн 29.9% нь электрон тамхи татж байна гэсэн судалгаа байна лээ. Энд чинь өөрөө дахиад донтуулдаг. Дахиад энэ электрон тамхи чинь бие физиологийн хувьд донтуулдаас гадна нөгөө зан үйлийн хувьд донтуулцдаг байг цоосог шиг ингээд байснараа дараагийн донтолтын зам болж байна гэдгийг олон улсын одоо судалгаа туршлагууд гаргацсан байна. Тэгэхээр энийг бид нар хязгаарлах ёстой. Ялангуяа хүүхдүүдийн маань татагтаад байгаа тэр
хортой бүтээгдэхүүн чинь заримгтай адилхан гүзээлцгэнтэй, тар ус шиг амттай, ванильтай байж болохгүй шүү дээ. Тэрэнд нь татагдаад хүүхэд балчирууд маань одоо эн чинь гоё гүзээлцгний амттай юм байна, ийм байна гэдэг татагдаад байгаа юм энийг ойлгох хэрэгтэй. За хоёрдугаар хүүхдүүдийн дунд янжуур тамхины хэрэглээч гэсэн ихссэн байна. Тэгээ энэ юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө л энэ хүртээмжтэй буюу маш одоо хэрэгжилт муутсан байна. Тамхины үн бас их хямд байгаа учраас хүртээмж буюу худалдаа авахд бол илүү амархан болсон байна. Энийг л бид нар одоо бас татврын бодлогоор эдийн засгийн аргаар энийг бууруулах ёстой л гэсэн зорилго орчиж байгаа. За Батүрдаа. Яг энэ юуны өмнө бас энэ тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирсэн. За тэрийг бас санаачлаад Номын Чимэг гишүүнтэй нийт улсын хурлын 78 гишүү одоо хамтдаа энийг өргөн барьсан. Тэгээ энэ дээр бол би үнэхээр одоо ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлмээр байна. Яагаад ийм байна гэхээр бид нар 20 оноос хойш энэ цахилгаан тамхи за тэгээд өмнөх янжуур тамхин дээр ч гэсэн олигтой зохицуулт байхгүй улмаас 5 жилийн дотор би зүгээр энэ импортын мэдээгээр хараад 420 онд 470 мянган ширхэг импортлогдчихсэн цахилгаан тамхи 5 жилийн дотор 8.2 сая төгрөг болсон. За тэгээд тамхиг та бүхэн мэдж арх тамхины онцгой албан татвар, тамхины онцгой албан татврын татвар төлөгдөө явж байна. За энэ цахилгаан тамхи гэдэг энэ шин төрлийн за би зөвхөн цахилгаан биш, ер нь шин төрлийн янз бүрийн тамхинууд маань энгийн цахилгаан бараа шиг 5% татвартай явж ирсэн. Тэгэхээр эн чинь нэгэн тамхин бүтээг тэр дотор никотин байна, бусад химийн бодисууд байна. Тэгээд адилхан утаа гаргаж байна. Бид нар яг утаа тамхи нөгөөх нь утаагүй юм шиг ингээ яриад гэтэл адилхан утаа гаргаж байна. Тэгээ энэ олон жил ингээд хуулийг нэмэлт өөрчлөлтийг оруулахгүй татварт оруулахгүй яваад байгаагийн хамгийн цаана энэ олон одоо нийтдээ 8.2 сая ширхэг буюу ойролцоогоор 20 сая долларын цахилгаан тамхи 80 сая долларын ойролцоогоор тий нийлээд 80 сая долларын янжуур тамхи жилдээ импортлж оруулж ирж байна. Тэр импортлж оруулж ирж байгаа зохицуулт байхгүйг далимдуулж эсвэл зүгээр энийг мушгиж асар их хэмжээний татвараас өнөөдрийг хүртэл зайлсхийж байна. Өшөө энэ удах тусмаа ягаад ингэж цаг хожоод байна? Тэрний цаана ерөөсөө л энэний онцгой албан татвараас зайлсхийгээл улс төрчид нөлөөлөл эсвэл ард иргэдэд буруу ойлголт төрүүлэл яваад байна. Асар их зүйлүүдийг бид нар ер нь ярих байх. Яг нь таны дараагийн асуултуудаар дамжуулаад хэдүүлээ бас мэдээлэл өгүүлсэн. Айгүй харамсалтай та мөнгө сонсогдоод байна шүү дээ. Энийний чинь цаана бодож байна. Яагаад тамхи гэдэг үнэхээр хортой хүн амын маань эрүүл мэндэд яста аюул занал хийлэл учруулсан ийм бүтээгдэхүүн шүү дээ гэд бодохоор магадгүй энэ бизнес эрхлэгчид бол энэ дээр аюул ёс зүйтэй хандмаар санагдж байгаа байхгүй юу. Гэхдээ одоо бизнесийнхаа ашгийг бодоод л ингээл арх тамхи хоёроор ард түмнээ өгжаал ингээд тэндээс олсон асар их тэр мөнгийг одоо мэдгүй одоо нөгөө буруу замаар орсон юм хоол болдгоо л гэж манай өвгцөд ярьдэн шүү дээ. Тэгээд ийм байдлаар эдийн засгаа дэмждэг, ийм байдлаар бизнесээ ахиулна гэдэг бол ёс зүйгүй юм шиг л сонсогдоод байна. Тэгээд ямар улс төр ордог яадаг нь бол одоо яг таны хэлж байгаа үнэтэй. Ер нь ингээд судлаад үзэх юм бол энэ тамхины хууль чинь өөрөө татврын тухай хуульч биш. Ер нь бол энэ бүтээгдэхүүний зах зээлийг хуваах гэдэг хууль биш. Ер нь бол нийгмийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль байхгүй юу? Энэ бол тийм мөн чанар нь тийм. Тэгэхээр энийг нэг ингээд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах юмыг хийх гээд явхаар энэ нөгөө огцон болсон ашгаасаа энийгээ их буруу мэдээлэл түгээхэд ашигладаг ч гэдэм үү, ус төрчдийг лоббитоход ашигладаг. Тэр маань өөрөө ирээдүйн хойч үеийнхаа амь нас эрүүл мэндийг хохироож юм хийж байгаа гэдгийг тухайн хүмүүс бас ойлгох хэрэгтэй байна. Тэгээ энийг одоо ер нь одоо энэ тамхины бүтээгдэхүүн манайх чинь дандаа импортоос хараад дандаа гаднаас орж ирдэг. Тэгээ нэг цөөхөн хідэн л хүн байна. Одоо гарын 5 хуроонд одоо багтахаар юм компаниуд байгаа байхгүй би одоо бүр нэрлж болно л да ард нь ямар эз. За нэрлэхгүй яа. Энэ удаа бизнес рүү норохгүй за. Тэр 5 одоо этгээдийн компани ашигын төлөө нийт Монголынхаа үр хөвгүүдийнхээ эрүүл мэндийг хохирох одоо шийдвэр гаргах юм уу эсвэл хийх бол одоо жишээ нь улс орнд одоо бид нар улс орныхоо бодлогыг хийнэ ард элчин болно гэд гараад ирсэн хүмүүс байж бошгүй байхгүй. Тэгээ энийг л аягүй сайн бид нар
ойлгуулж одоо энийгээ зөв мэдээж хууль гаргахын тулд зүтгэх нь зөв байгаад байгаа. Олон улсад ер нь энэ нөгөө тамхины хэрэглээг бууруулах ямар одоо үр дүнтэй бас бодлогууд хэрэгжсэн байдаг юм бол та одоо дэлхийн нийтээр буурж гин гэж байна шүү дээ. Тэгэхээр энэний үр дагаврыг бас ойлгоод эхлүүлсэн тэр нэг аргууд байгаа шүү дээ. Тэр нь юу гэж болох вэ? Тодорхой сонин жишээ ярил. Тэгэхээр би түрүүн конвенц гэдээ дурдсан тий. За тэр конвенц бол олон улсын хууль. Энийгээр бол одоо бүх одоо улс орон 182 улс орон бүр багц цогц зарах хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Татварыг нэмэх ёстой юм. Зар сурталчилгааг нь бүрэн хориглох ёстой юм. Олон нийтэд хор хөнөөлийн таниулах ёстой байдгийн. За эрүүл мэндийн анхааруулгыг одоо наах ёстой байдаг. За тэгээд энэ хэрэглээгээ байнга хянжаах ёстой. Тамхитай холбоотой эрүүл мэндийн судалгаануудаа байнга хийж явах шаардлагатай. Гэх мэт ингээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Empower гэж нэрдэг 6 багц бодлогын арга хэмжээг цогцоор нь багцаар нь ингээ хэрэгжүүлж ич тамхины ялтыг үр дүнтэй хийнэ гэж зөвлөдөг. Тэгэхээр эднэр бас үр дүнтэй хэрэгжсэний үр дүн болоо гэж бодож байна. Тэгээд түрүүн би дурдсан нөгөө шинжилгээ ухааны нотлохоо улам их гарсан. Тэгээд энэ арга хэмжээний дотор татварын буюу үнийн бодлого бол маш чухал хэсэг байдаг. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар бол тамхины татварыг тухайлбал 10% нэмснээр хэрэглээ 4-5%. За бага орлоготой улс оронд бол 8%, 10% түүнээс дээш. За яг бодит жишээнүүд бол бүр тэрнээс өндөр хувиар тамхиныхаа хэрэглээг бууруулсан улс орнуудын жишээ бол байдаг. Би бас нөгөө улс үндэстний бас нэг тэр одоо юу гэдгийг хортой шүү гэд одоо өрчлөн сэргийлэх янз бүрийн арга хэмжээ авч ш нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ч юм уу энэ хортой гэд байгааг хүлээж авч байгаа тэр нэг байдал нь онцлогтой байдгийн болов магадгүй өөр улс оронд одоо Финлянд ч гэдэг юм уу Норвег ч гэдэг юм уу хаана нэгтээ хэрэгэлсэн аргыг Монголд ийм байдлаар л энийг бууруулах юм байна гэд аваад хэрэглэх нь бас өвөрмөцөөр байх тийм магадлал байгаа юу? Баттүр даргын дээр хэлэх одоо нэг хүлээж аваад нэрэ хортой гэдгийг ойлгоод багсгах тэр Монгол хүн арай өөр байх юм байна уу? Тэгэхээр ер нь нийгмийн эрүүл мэндийн зөвхөн тамхи биш, ер нь нийгмийн эрүүл мэндийн олон нөлөөллийн ажилд тухайн улс үндэстний онцлогийг заавал одоо тусгаж тэгэл байх уу? Тэгээ одоо бид нар яг үнэндээ одоо энэ суурн иргэн шилжээд зүгээр яг энэ бусад одоо олон улс оронтой харьцуулахад бас удаагүй байна. Яг үнэндээ. Тэгээд маш олон одоо бүлгүүд хотчлт нэг хэсгээрээ явж байна. Нөгөө хэсэгтээ өнөөдрийг хүртэл бид нар ингээл Улаанбаатар хотыг харахад гэр хороол маань тэр чигтэл одоо талаас илүү өмнө гэр хороолтол байж байна. Малчин одоо ард түмэн маань бас л одоо байж байна. Тийм учраас тухайн улс орны тухайн ард иргэдийн зан заншил суурилсан хэм маяг суурилсан юмнууд байна. Гэхдээ энэ тамхитай чи яаж тэмцэж ирсэн бэ гэдэг нөгөө олон улсын бас туршлагууд нь байна л да. Бид нар чи ер нь шинжлэх ухаан аль хэдийн тэнд судлагдсан шинжлэх ухааны юугаар бид нар бас араас нь суралцаал тэр өндөр хөгжилтэй орноос одоо мэсцэл хийхэд тэр мэсцлийн аргуудыг манай эмчнэр тэндээс суралцаал явдаг үстэй. Тэгээ сайжруулаад явдаг ш. Тэрнтэй адилхан олон улсад байгаа хэрэгжээд үр дүнтэй мэ гэд батлагдсан энэ зүйлүүдийг мэдээж бас авч хэрэглэнэ. Тэгээд давхар тэр улс үндэстнийхээ онцлог явал бид нар юмыг ойлгох ёстой тий. Яах ёстой гэдэг ийм одоо иргэдийн онцлог дээр сүрлэж арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Энэ нөгөө даалгавар электрон тамхи хүүхдүүд ерөөсөө яг нөгөө гишүүний хэлтгчлэн ингээл угч шиг л одоо ингээл үе ингээл зүгээр газ яагаад ингээл хармалал бүр хараад очиод хилчмээр байгаа юм. Гэтэл энэ ч үний эрх ямар ч хуулинд энийг тамхи гээгүй хор гээгүй гэл ингээл нэг тиймэрхүү хариулт бараг хэлэх хүүхдөөдөөс бараг байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ залуу үеийнхний тамхи л бол тамхи, хорол бол хор гэл би бол одоо тэгжил томьёолоод байгаа аахгүй. Тэгэхээр насанд хүрсэн хүний бие организм тэр хорийг хүлээж авах байдал насанд хүрээгүй эд одоо боожилтны явж байгаа тий өсвөр насны хүүхдүүдийн тэр одоо хорийг татснараа одоо хүлээж авах байдал эрүүл мэндэд нөлөөлөл нь ямар ялгаатай байдал байх вэ? Тий энт миний одоо үйл хэрэг бол одоо Монгол хүний гурт наслуулах мөн чанар нь. Тэгээд Монгол аав нар бол одоо тэтгэврт гараад хэдхэн жил болоо нас орчдөг, бараг тэтгэврийн насны дээрээ нас орчдөг. Энэний одоо нөлөөлөх маш их том эрсдэл хүчин нөлөөлөл өнөөдрийн одоо хилцүүлгийн тамхиталтай байдаг.
Тэгээд энэ том эрсдэл хүчин зүйлийн эсрэг арга хэмжээ авч байгаа төр засагтай бол баяртай байна. Яагаад гэвэл Монгол хүн бол 80-аас дээш наслах ёстой. Монгол аав бүр тэтгэврт гараад урт наслах ёстой. Тэгээд энэ тамхи бол яг таны хэлсэнчлэн одоо ингээ урт хугацааны хайбит буюу дадал зуршил байдлаар олон жил үргэлжлэхээрээ бидний одоо амь насанд аюултай тархин цус харвах, зүрхний шигдээс үүсгэж байгаа гэсэн. Жишээлбэл энэ тамхи бол одоо ингээ өсвөр наснаасаа эхлээд никотин донтоод тэрийгээ дагаад одоо хүнд металл, химийн боцууд маань байнга цуснд ингээд концентрацтай ороод тэр нь ингээ судасны хааныг цочоож жагаад улмаар суд сатуурл, улмаар бүлэн үсэ гинтийн асуудал гаргадаг. Та нар ч гэсэн анзаарч байгаах залуу наснд одоо гинт нас барах үзэгдэл ажиглагддаг. Энэний одоо мөн чанар нь болохоор одоо зүрх судасны эргэтэн тогтолцоонд нөлөөлж байгаа одоо эрсдэл хүчин зүйлийн хамгийн том гурвал гэж ярьдаг. Нэгдүгээрт бол одоо тамхины одоо хорц суршил, хоёрдугаарт бид нар энэ одоо өөх тоосыг хэтрүүлэн хэрэгэлдэг таргалт буюу бодисын солилцооны өөрчлөлт, гуравдугаарт нь болохоор ийм архаг эмгэгүүд байдаг. Одоо чихрийн шижин, артерийн гипертенз, ковидын нөлөө ч юм уу те. Энэ гурван хүчин зүйл бол бидний одоо Монгол хүний одоо богино наслуулж байгаа гол шалтгаан. Энэ их гурвын нэг нь болоо таны хэлсэнчлэн тамхитал. Ялангуяа ингээ өсвөр наснаасаа тамхи татаад эхэлчихвэл тэр маань одоо яг эд хөдөлмөрийн насн дээрээ тэтгэврт гарах насн дээрээ нас бараад байгаа гол шалтгаан тэр болоод байгаа. Өөрөөр хэлбэл энэ тамхиг одоо би бол ингээд энэлзүүн практикт эмч хийгээ суухад тамхины тоо гүйцсэн байна. Энийгээ боль гэж шууд хэлдэг. Одоо энэ нэвтрүүлгийг харж байгаа манай өвчтнүүд, эмчилүүлэгч нараас харж байгаа. Яагаад гэвэл 20 жил тамхи татаа явчихдаг. Энэ нь одоо судас нарийсаад бөглөрөөж шигдээс болох юм уу, тархин цус арах юм уу. Ингээд нэг бол тамхиа татаад богино наслах, нэг бол одоо тамхиа аяад эмээ юугаад эрүүл хэм маягаар урт наслах гэдэг асуудал. Тэгэхээр энэ залуу наснаасаа ингэж их тоо баримттай, ингэж донтож, энэ зүйлд ингэж явж байгаад бол их сэтгэл эмзэглэж байна. Тийм учраас энэ хилцүүлэг манаас төр засагч манай анхаарч байгаа юм байна гэдэгт бол эмч хүний хувьд бол их баяртай байна. Тийм. Ааха. Одоо тамхины хэрэглээ залууч ингээд бас би энэ нэвтрүүлэгт орохоос нэлээд судалгаа нөгөө юмнууд уншсан чинь 18, 19 настайгаас л ерөөсөө тамхинд орчод байгаа ийм л нас байл шүү дээ. Тэгэхээр яг ийм зөвхөн дөнгөж одоо иргэний өмнөхөө өөрчлөхийн зэрэгцээтэй тамхинд ороод эхлэн гэдэг бол тэгээд аав болно те 25 настай сайхан эрүүл хүүхэд төрүүлэх ёстой. Гэтэл ээж нь ч юм уу аав нь ч юм уу хоёулаа тамхи татдаг хүнээс ямар хүүхэд гарах юм гэл ингээд бүр энэ мэдгүй яагаад ийм их тамхиталт ийм их архиталт байгаад бол би бас эргүүний хувьд бол үнэхээр санаа зовж байдаг. Энэ нь энэ бодлого нь буруу яваад байгаа мó хууль эрх зүйн орчин өөрөө нөлөөлөл үзүүлэхгүй байгаа мó энийг хумих багасгах хүн амынхаа эрүүл мэндтэй холбоод ингээд ийм айхтар аимшигтай тоонууд хараад энэ чин суур энэ тамхиталтын асуудлаасаа болоод байна. За тамхины хяналтын тухай бол бусад хуулиуд нь хоорондоо уялдахгүй байгаа юм байна. Энэ татварыг өндөрсөхгүй байгаа юм байна. Энэ одоо хяналтыг сайжруулахгүй байгаа юм байна гэд энэ дээр анхаарал явчих болдгоо болов гэж бодоод байна. Таны хэлж байгаа яг үнэн л дээ. Тэгээ Монгол улсын одоогийн нөхцөл байдал нийгмийн эдийн засгийн мэдээж сайжирч байгаа зүйл байгаа, бас муудаж байгаа ч зүйл байгаа. Бид нар одоо ямар нийгэмд амьдарч байгаа Монгол иргэн болгон л өөрөөсөө мэдж байгаа. Тэгээ яг энэ нийгмийн асуудал харахаар ялангуяа эрүүл мэндийн асуудал дээр энэ архитал тамхиталтын асуудал үнэхээр хөндөгддөг. Айл өрх болгоны л бас ингээд санаа зовоондог асуудал шүү дээ. Тэгээ энэ дээр харахаар төрийн бодлогоо бид нар бас энэ дээрээ үнэхээр сайн төр хийх ёстой юм а хийгээгүй байл гэдэг төвлөлд гараад байгаа. Энэ онд Дэлхийн банкнаас Монгол улсын төсөв санхүүгийн бодлогын бодлого түтэн шинжилгээ хийсэн томоохон судлаачдын тайлан гарсан. Тэгээ энэ дээр нь төсөв санхүүгийн бодлого шүү дээ тий. Одоо төсвөө зөв яаж гэнэ үү, зарцуулж гэнэ үү гэдэг макро эдийн засгийн юмны дундуур маш том анхааруулсан юм нь Монгол улс одоо нийгмийн эрүүл мэнд хамгаалах хамгийн гол бас нэг бодлого бол татврын бодлого гэдэг. Ялангуяа онцгой албан татвар буюу ортой бүтээгдэхүүн ногдуулдаг татвар. Энийг архин дээрээч, тамхин дээрээч олигтой тавиагүй байна. Ерөөсөө нэмэхгүй байна. Нэмсэн чинь ч үр нөлөө үзүүлэхгүй байна. Энэ бодлогоо орхигдуулсан байна. Энийг та бүхэн өсөхгүй бол нийгмийн эрүүл мэндийн зардал чинь өсөөд байна. Бид нар ч одоо ингээл хавдрын асуудал үнэхээр сэтгэл одоо түгшэм тий. Тэгээ бид нар нэг хавдрын имлэг барих гал нэг төсөв дээр хэдэн тэрбум тавих гэж бөө юм болдог. Тэгтэл нөгөө бидний судалгаагаар жил болгон бид нар 800-аас 800 тэрбумаас 1.80-ийн эрүүл мэндийн эдийн засгийн хохиролтой байдаг. Тамхиталтаас үүдсэн хохирол нь. Тэгээ суур нөгөө уг үндэстэй нь бид нар тэмцэхгүйгээр өвдөд ирсний чинь дараа яах вэ гэдэг юм руугаа анхаарад өвдөхгүй байх үүднээс нь хийдэг нийгмийн эрүүл мэндийн бодлого үнэхээр арх тамхин дээр маш сул.
За дан ялангуяа тамхины хуулийг бол 13 жил шинжилж чадаагүй. Үе үе эрүүл мэндийн яам одоо бас оруулах гад засгийн газрынхаач босхыг давж чаддгүй юм нөхцөл байдалтай байсан. Тэгээ энэ жил бол 126 гишүүнтэй шинэ парламент, шинэ залуу гишүүдтэй нам харгалзахгүй асуудлаа үзэл санааны хувьд нэгдээд явъя гэдэг үднээс 78 гишүүн нэгдээд бас энэ хуулийн төслийг өргөн барьсан байгаа болохоор бидний хувьд энэ парламентаар нэг заавал хийх ёстой ажлын нэг гэж харж байгаа. Энэ зөвхөн тамхины хууль биш, ерөөсөө л нийгмийн эрүүл мэндийн хууль гэж бид нар бас харах ёстой. Та түрүү хэлсэн шүү дээ, нэг 5хан дааж хуйныг жуу 5 хүний л гэдэг ингээд хэллээдсэн шүү дээ. Тэгэхээр яг гоо ингээд юу талаас нь харах юм бол тоо талаас нь харах юм бол 5хан ажуун нэгж айгүй монопол болсон юм шиг. Гэтэл өөр одоо юу гэдэг хүнсний сайн бүтээгдэхүүн оруулж ирдэг компани 5хан байна гэдээ ярьж ивэл айгүй эмзэглэмээр тоо юм шиг сонсогдсон шүү дээ. Ингээд тий. Гэтэл 5хан аж ахуйн нэгж буюу 5хан хүнтэй холбоотой асуудал цаана нь 80 сая доллар зөвхөн янжуур оруулж ирээд 20 сая долларт нь электрон тамхи оруулж ирээд 3.5 сая хүн амдаа энийг татаараа гэдэг одоо сурчлаад ингэж байгаа бол энийг одоо юу ямар мэдгүй ямар ёс зүй гэх юм юу гэх юм би бол тэрийг мэдэхгүй л байна. Одоо за монопол биш болгоё, тамхи оруулж ирдэг компаниг ямар олон болгоё гэдэлтэй байна шүү дээ. Тэр чинь бүр болохгүй бодлого тий. Тэгэхээр ямар зүй зохистой энэ бас юм байх хэрэгтэй юм бол доо гэж. Тэг яг тэр бол ерөөсөө л төрийн бодлогоор бид нар мэдээж тусгай зөвшөөрлөлтөд оруулж одоо бол электрон тамхи бол тусгай зөвшөөрлгүй шүү дээ. Цахилгаан бараатай адилхан хин дуртай нь оруулж ирж байна. За энийг бид нар хууль эрх зүйн хорон зэгцлэх ёстой. Дээр нь мэдээж тамхины хэрэглээг багасгах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Эний хамгийн том эдийн засгийн хөшүүрэг бол яалтчгүй татврын бодлого. Түрүү та хэлж чинь 3.5 сая хүн шүтээ гэх. Гэтэл түрүү жил чинь 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи Монгол улсын хилээр орж ирсэн байна. Тэгээ маш хямдхан ийм бүтээгдэхүүн чанар муутай үнэхээр. Тэгээ нөгөө нялхас өтгсөн оруулаад тооцох юм бол нэг хүн 50 хайрцаг 1000 ширхэг янжуур. Тийм их өндөр хэрэглээтэй байна гэдэг маань өөрөө монгол хүний эрүүл мэндийг бид нар төрийн бодлогоор анхаараагүй байна л гэсэн үг. Тэгэхээр л энэ одоо алдаагаа бид нар засаж хууль эрх зүйн орчин бодлогын түвшнөө засаж за мөн хэрэгжилтээрээ бид нар мэдээж маш сайн харах хэрэгтэй. Хэрэгжил сул байх юм бол дахиад үр дүнгүй ажил болох учраас. Тэр дарга та яг нөгөө мэргэжлийн хүний хувьд жишээлбэл өмнөх байсан одоо хуулинд байгаагүй ямар эрх зүйн зохицуулалт сүүлийн үед шин төрлийн одоо энэ орж ирж байгаа бүтээгдэхүүний ямар зохицуулалтууд одоо орж ирж байгаа нь хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хамгийн чухал нөлөө үзүүлнэ гэж та бодож байгаа. 1 2 3 заалтаас нь хэлвэл жишээлбэл огт байгаагүй энэ байгаагүйгээсээ болоод энэ хүн амын эрүүл мэндэд тамхилтаас үүдэлтэй маш одоо хортой үр дагавар үзүүлж байсан. Ямар заалтыг та Тэгэхээр хамгийн гол нь тамхины тодорхойлтыг илүү өргөн хүрээнд болгож өгсөн. Тодорхойлт өргөн хүрээнд орж ирнэ гэдэг маань нөгөө тамхи гэдэг бүтээгдэхүүнд орохгүй байсан цахилгаан тамхи, бусад төрлийн тамхинууд маань зажилдаг, наадаг, янз бүрийн хэлбэрээр хэрэгэлдэг донтуулагч ийм одоо тамхины төрлийн зүйлүүдийг энэ хуулиндаа оруулж өгсөн хамгийн гол ачаал үйлдэл. Энэ байхгүй учраас би түрүү яг нөгөө нийлүүлж импортоор оруулж ирж байгаа тамхиг нэлээд тоо баримтын ингээд дурдаад байгаа маань энэний цаана хэрэглэгч маань нэмэгдээд байгаа. Тэгээ та 19 20 нас гээд 18 19 нас гээд нэлээд бас хэдэн жилийн өмнөх тоог ярьж. Одоо энэ бас нас тамхинд орж байгаа нас чинь бүр залуучсан. Эмэгтэйчүүдийн эзлэх үн бүр нэмэгдсэн. Бүр жилээс жил. Охтууд бүр жоохноос. Ерөөсөө тий. Бид нар маш ойлгомжтой. Одоо автобусын дотор та янжуур тамхи татах уу? Татахгүй. Тэгвэл автобусын дотор чинь цахилгаан тамхиг сороод нэмэлгүй үлээгээс сууж штэ. Спорт заалн дотор та саксаа тоглолцоод амраас сууж явахдаа тий спортоор хичээлж өгнө эрүүл мэндэ бодож штэ. Амраас сууж явахдаа цахилгаан тамхиа татчихна. Энэ цаана юу н харуулад байна гэхээр бид нар хяналт юу зохицуулалтгүй учраас гэж одоо яваад байгаа. За нөгөө нэг зүйл нь түрүүн бас тэр архины талаар согтуугаар машин бариад ингээ бусдад хоруулж ярьж байна тий. Тэгэхээр тамхи татчихна гэдэг чинь эргээд дам тамхи тал дээр маш олон хүн сөрөг нөлөөллийг үзүүлж идэг. Нэг зөвхөн өөртөө биш бусдад хор нөлөө үзүүлж. Ялангуяа Монголд зүгээр явган хүний зам дагуу чөлөөтэй тамхи татдаг. Яг араас нь 5 10 минут 20 минут тэр хүний араас тамхиар намсгалаад яг адилхан тамхи татсан юм шиг ийм хор нөлөөллийг авч. Тэгэхээр энэ хуулинд орж байгаа гол нэг заалт маань ер нь энэ явган хүний зам дагуу ингэж тамхи татдаг. Өшөөний маш чухал зүйл бол та бас асуулаа
ягаад энэ залуучууд ягаад донтоод байна? Энэ бол зөвхөн никотиноос гадна энэ чинь хүний өсвөр үеийн насны октоудын хүүхдүүдийн тэ сонирхлыг татах хэлбэр хэмжээтэй өнгө үнэр амт гээд ийм олон зүйлүүдийг нэмсэн байж. Тэгвэл тэр зүйлүүдийн дэлхийн одоо 46 орчим улс хоригдсон байна. Тэрнтэй адилхан энэ амт үнэрийг хориглоё. Гэх мэтлэн маш чухал заалтууд. Өшөөд хэллээ. Энэ чинь худалдаа боломж нь бэлэн байгаад байгаа байхгүй. CU орлоо, G25 орлоо, нүүрэн дээр намайг худалдаа аваач гэдэг байдлаар ингэ байж. Тэгэх юм бол альж дэлгүүрт орсон энийг ил зарахгүй. Зөвхөн одоо хэрэг тамхи асуугаад яах юм бол тань цаасан дээр бичсэн чагсаалт үзүүлнэ. Түүнээс ямар хэлбэр хэмжээтэй ямар юм байгааг хэлэхгүй. Энэ бол үнэхээр одоо чухал зохицуултад нь ийм зохицуулт орж байгаа юм байна шүү дээ. Нэмэлтээр орж. Тэгээ мэдээж татврын асуудал бол гол чухал заалт тийм. Энэ дээр тамхины хэрэглээ ялангуяа хүүхдүүдийн дунд огцсон өсгөд энэ нөгөө хүмүүсийн дунд байгаа түгээмэл ташаа ойлголт электрон тамхи бол хор багтаа штэ гэсэн ойлголт маш их одоо бас түлхэц болж байна, маш хортой нөлөөлж байна. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байр суурь энэ дээр маш тодорхой байдаг. Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн хортой алийг ч хэрэглэхгүй байх шаардлагатай. Бүр бага татаараач биш, алийг ч битгий хэрэглээрэй гэж зөвлөдөг. Яагаад гэхээр эн чинь химийн найрлага нь угаасаа юм байхгүй юу? Электрон тамхи ямар ч электрон тамхинд хүний биед ямар ч одоо эрүүл мэндийн хувьд ашигтай биш, шим тижээлтэй биш, хортой, хор тавдар үүсгдэг, донтуулдаг, одоо уушигны болон бусад төрлийн өвчин үүсгдэг. Тэр үтэл электрон тамхинаас үүдэлтэй Evalib гэдэг шинжилгээнд нэрт шинэ нэр томьёо гардаг болтол юм тий уушигны одоо тэр нөгөө гоё ам түнэр оруулдаг бодис нь одоо тухайл диацетил ч юм уу тэр нь бүрэн бронхиолит облитеранс гэдэг тий нөгөө попкорны уушиг үүсгдэг гэсэн ийм бүр Evali гэдэг ийм шинэ нэр томьёо хүртэл гараад ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ дээр нөгөө олон нийтийн дунд ийм түгээмэл ташаа ойлголт байна л да. Амт үнэр нь гоё, ерөөсөө үнэртэхгүй, хор багтай, тамхинаас эн чинь гаргадаг гэд. Тэгэхээр энэ бол нэг төрлийн тамхин бүтээгдэхүүнийг нөгөө төрлийн тамхин бүтээгдэхүүнээр солилсноор бол ерөөсөө гарахгүй. Улмал донтолттой амжирна. Тэгэхээр энэ нөгөө яагаад ингэж нэг гэхээр энэ тамхины үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн шинжилгээ ухаанаар баг нотлогдсон тийм одоо арга тактик байна. Одоо шинэ 9 арга тактик гэдээ бүр ингээд бүлэглээд гаргаад ирчихсэн юм арга тактик байна. Тэр нь юу вэ гэхээр эрүүл мэндийн бодлогод нөлөөлөх гэж оролддог. Тамхины хууль одоо санаачлаад ингээд явж байгаа бодлого боловсруулагч бай, судлаач, эмч, хямгаагч байсан айлгаж ичээх тийм ээ шүүхэд өгөх хуурамч одоо шинжилгээ ухааны мэдээлэл, хуурамч мэдээллүүдийг үнэн юм шиг одоо олон нийтэд түгээдэг тийм ээ. Тэгээ тэрний одоо улс төрчдийг лоббиддаг. Гэх мэт ингээд 9 бүр ингээд шинжилгээ ухаанаар нотлогдчихсан юм арга тактик байдаг. Одоо энэ л одоо манад бол бас өнгөрсөн жилүүдэд явлаа л да. Ерөнхийдөө эрүүл мэндийн яамны тухайл бол хүмүүстэй бас тамхины хуулиа өөрчлөх гээд ингээд явсан. Тэгээд сошиал орчин нүдлээ тий янз бүрийн арга тактик хэрэглээ. Тэгэхээр ийм юм байдаг. Тэр конвенцерт маш тодорхой заасан байдгийн 5-3 тамхины ялдын бодлогод энэ тамхи үйлдвэрлэгч, тамхины бизнес эрхлэгч хүмүүсийг ерөөсөө оролцуулахгүй. Эднээс хол байна гэдгийг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайлбал ингэдэг штэ. Эрүүл мэндтэй холбоотой бодлогын альва асуудал хэлцэж хахад Declaration of Interest буюу ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн декларац бүглүүлж авдаг. Тэр нь юунаас ашиг сонирхолгүй гэдгийг бүглүүлж авдаг вэ гэхээр тухайлан тамхины бизнестэй холбоогүй, тамхины одоо бизнесээс санхүүжсэн ямар нэгэн одоо компани ч бай, төрийн байгууллага, төрийн бас байгууллагт ч бай ажилдаггүй. Тийм ээ, тэндээс ашиг сонирхолгүй нөгөөх нь болохоор галт зэвсэг. Ямар нэгэн бизнестэй холбоогүй гэсэн юм декларац бүглүүлж авч ийж тэр хүнийг тухайлбал эрүүл мэндийн бодлоготой холбоотой асуудалд бол оролцуулдаг юм байдаг. Энэ тамхинаас гаргах хэрэгсэл гэдэг энэ нийгмээр энэ буруу ойлголт байна шүү дээ. Тэрийг зүгээр энгийн логикоор нотолж байгаа юм би дахиад нөгөө импортоор орж ирж байгаа тамхитайгаа холбож тайлбарлахад маш ойлгомжтой. 5 жилийн дотор цахилгаан тамхины тэр импорт чинь 175 дахин нэмэгдэж байна. За тэгвэл цахилгаан тамхи руу ороод янжуур тамхиа тэгвэл хайж байгаа юм байна. Тэгвэл янжуур тамхины импорт буурна үстэй. Гэтэл үгүй. Дахиад 5 жилийн дотор 2 дахин нэмэгдсэн байгаа юм. Тэгэхээр энэ хоёрхан тоог харахад дахиад бид нар ямар их хэрэглэгч
Монгол улсад аль хэдийн бий болцсон бэ гэдгийг өнөөдөр үнэхээр бүр ингээд залууж маш ойлгомжтой ийм тоо баримт байсаар байхад энгийн одоо логикоор хин ч гэсэн ойлгох юмыг одоо тамхинаас гардаг хэрэгсэл эсвэл хоргүй сайхан үнэр амттай ерөөсөө тийм биш ээ. Тийм байсан бол тийм юм ярьж байгаа шүү дээ. Электрон тамхи бол янжуур тамхинаас 95% хор багтай. 95 гэдэг тоог хаанаас ч гаргаад ирдгийн тийм ээ. Яг 95 гэдэг тоо бол нэлээд дээр гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр энэ Английн Public Health England ас одоо тий энэ чинь 2013-4 оны үед гарч ирсэн тоо байхгүй юу? Дээр бүр электрон тамхи бол янжуур тамхинаас ийм хэмжээний 95% хор багтай. Энэ бол нэгсэндээ хоргүй юм сайхан бүтээгдэхүүн гэж гаргаж ирсэн. Гэтэ энэ бол хожим одоо олон судлаачдын одоо дүн шинжилгээ тухайлбал одоо Lancet бол энийг асар өвчтөй шүүмжилсэн байдаг. 95% гэдэг тоо нь угаасаа өөрөө ямар ч шинжилгээ ухааны үндэслэлгүй нотлогоогүй. За тэгээ 95% гэдэг тоо гаргаж ирсэн тэр судлаач гэдэг байгаа хүмүүс нь тамхины хяналтын чиглэлээр ямар ч туршлагагүй зүгээр л бараг л хэсэг бүлэг одоо хүмүүсийн гаргаж ирсэн ийм юу байдаг гэж нотлогоо судалгаанд ерөөсөө суйрлаагүй юм байна гэж шүүмжилсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд би одоо сэтгүүлчний хувьд бас яг энэ тамхитай холбоотой эндээс гардаг үр дагаврын асуудал ингээл хүний эрүүл мэндтэй шууд холбогдсон шүү дээ. Тэгээ ингээд юу ахлаар энэ дутаа хаашийн улс төр ороод байдаг юм уу? Эрх мэдэлтэй хүмүүс ингээд бизнесийн эрх ашиг нь тай түрүү хэллээ шүү дээ. Эрх ашигын зөрчилгүй байх хэвээр холбогдлоггүй байх хэвээр гэдэг. Гэтэл түрүү намжим жимгшүүн бас хэлээд хинлээ бас байна гэж. Магадгүй таны түрүүний хэлгээдсэн тэр юмны цаана яг одоо манай эрх мэдэл бүхий улс төрийн хүрээний гэдэг юм уу шийдвэр гаргах түвшний хүмүүс байд юм уу? За тэрийг бол мэдээж нотлох судалгаатай хэлэх байна. Ер нь бол тэгэл Монгол жижигхэн шүү дээ. Холбоо сүлбэтэй хүмүүс байгаа л байгаа. Яагаад гэвэл энэ хуулийг би ахлаад одоо түрүү жилийн 11 сараас ажилласан. Энэ хуулийг ахлаад ажиллах болох нь надад яг улс төрчнөр болон улс төрт нөлөө бүхий хүмүүсээс энийг ч ингээд өгөөч тэрийг тэгэж нөлөөлөх гэж оролцсон. Тэгээ би бол энийг бол анх одоо яг л энэ тулгамдж байгаа асуудлыг нийгмийн шаардлагын үүднээс хийн. Тэгээ энэ өөрөө хил амт дагуулдаг хууль учраас би хинтэн ч уулзахгүй, хэний ч нөлөөлөлт автахгүйгээр яг судлаачид мэрэгжилтнүүдтэй салбарынхантайгаа л хэлцнэ гэдэг нэг аагүй. Тэгэхээр энэ өөрөө нэг тийм бизнесийн эрх ашиг хөндөгддөг их огцом ашигтай бүтээгдэхүүн, хортой бүтээгдэхүүн шүү дээ, тийм болохоор бас тийм юм явж байгаа шүү байна. Нөгөө талаар би бас чуулганы хилцүүлэг одоо түрүү 7 хоногт бид нар хилцэсгээ хийсэн. Чуулганаар давсан. Яагаад гэвэл 78 гишүүн гэсэн бас өргөн хүрээтэй дэмжлэг урт хожид байгаагүй орсон. Би энд бол их талархаж байгаа. Гэтэ энэ хилцүүлгийн явцыг харахад манай зарим улс төрчнөр бол судалгаа нотлохоог ерөөсөө сайн уншихгүй маш ерөнхий байна. Тэгээ эрүүл мэндийн салбарын эмчнэр судлаачдынхаа үгэнд итгэхгүй зүгээр тамхины компаниудын бэлдэж өгсөн мэдээллийг л яриад байгаа. Тэгэхээр хинт нь автаад яагаад эрүүл мэндийн яамны бодлогын газрынхаа эрүүл мэндийн байгууллага нэмүүдийнхаа энэ яриаг сонсохгүй зүгээр нэг тамхины компани бэлдэж өгсөн мэдээллийг ингээ яриад идэм бэ гэхээр бас гайхшмар. Тэгэхээр яг уу би бол энэ 126 гишүүнтэй парламент гараад олзуурч байгаа нийгэм нь үнэхээр нам харгалцахгүй залуу гишүүд нэгдээд энийг шийдэх ёстой шүү гэж явж байгаа болохоор энэ удаа бол би шийдэгдэх байхаа л гэж бодож байгаа. Бид нар ерөнхийдөө янз бүрийн нөгөө ингээ акцууд аянгуу зохион байгуулдаг тий одоо жишээлбэл үгдийн гарахаа амлыг тамхинаас гарахаар шийдээ бидний дэлхийг хордуулж байна ч гэдэг юм уу ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд ч жил бүр өөрийн гэсэн уриалозон гаргаад дэлхийн нийтийн одоо чиг хандлагыг харгалзаж үзэж байгаа юмаа гаргадаг. Монгол улс ч гэсэн ингээд энэ акцуудыг явуулдаг. Төдийлөн энэ явуулж байгаа акц мэдээлэл энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн тухайн хүнд тусгалаа олж яг одоо тэндээс одоо мэдээлэл авсныхаа үндсэн дээрээс энэ хортой юмнаас татгалзаж байгаа нь хэдэн хувь болдоо. Тэр нь тэгтэл хичнээн их хөрөнгө зарж байгаа билээ тэрийг хийхэд. Тэгэхээр энэ нэг ийм багасгах гээд байгаа үйл ажиллагааны чин цаана зарцуулагдж байгаа хөрөнгөтэй дүүцгэц хэмжээний үр дүн гарч байгаа юу гэдэг дээр магадгүй нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн анализ хийж үзсэн үү, ямар арга хэлбэр ашиглах юм тэр яг ийм байдлаараа ингээл хөрөнгө зараад яваад хан зөв үү буруу юу, ер нь юугаар энийг таслан зогсоох юм гэдэг юм а жинхэнэ одоо нөгөө оншоо олсон юм уу гэдэг л. Яг зөв. Тэгэхээр би энэ дээр урд нь бас мэдээлэл өгөхдөө хэлж ийсэн. Юу гэхээр бид нар
За яг хөө бүр тамхины хуулийн их үүсвэрийг хариулт 1992 3 он баг. 2005 онд гол одоо яг тамхины хяналтын тухай хууль болоод өөрчлөгдсөнөөс хойш одоо өнөөдөр бид нар 20 жил болсон байна. Энэ хугацаанд маш олон нэмэлт өөрчлөлтүүд орсон. Бид нар бүр 7 дордсон 7 заалт гэж. Нөгөө заалтууд нь сайжрах битгий хэл Эрдэнэчимэг гишүүний одоо энийг бол хүн болгон л мэдээ. Гишүүний санаачилсан хууль гэдэг. Тэр үед бол дотоод орчинд тамхи татахгүй болсон. Бүр 100%. Үнэхээр энэ яаж биелэх юм болоо гэж бид нэр тухайн үед бодож байсан. Гэтэл биелээд ямар ч ресторан, хоол, ямар ч газар татах байсан. Гэтэл дахиад нэмэлт шинжилсэн найруулгууд орохдоо дотоод орчинд тамхины цэг байгуулах гэсэн. Цэг байгуул. Тэгэхээр нөгөө тамхи татах давтамжийн нэмэх эсвэл тамхи татах тэр боломжийг хангаал ингээд яваад. Тэгээд энэ урт хугацаанд ингээд хийж байгаа тэр интервенцүүд хуулинд орж байгаа өөрчлөлтүүд маань үр дүнгүй байна гэдг нь харагдсан. Тэр нөгөө 19-18 нас чи өшөө залуужууд байна. Өшөө энэ хэрэглэгч чинь нэмэгдээд байна. Тэм учраас бид нар ч гэсэн өөрсдийнхөө явуулж байгаа энэ нөлөөллийн ажлууд дээр шүүмжлэлтэй хандаг. 1000 постэр тавиал байдаг, ирээл тавиал байдаг. За тэрийг хараад энэ нэр аюул том тамхинаас гарчий гэж байгаа. Тэгээд тэрийг хараад тамхинаас гарч байгааг хичнээн өв. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн энэ арга хэмжээнүүд маань, интервенцүүд маань өөрөө угаасаа олон талын оролцоотой явд. Зөвхөн тэрнийг постэр цацах чинь зөв тодорхой хэмжээр явах ёстой. Гэтэл бусад өөр олон аргуудыг хамтд нь авч хийж байна. Тэр дундаа ялангуяа энэ хуулиар зохицуулна гэдэг маань үнэхээр одоо том нөлөөлөл үзүүлнэ. Үнэхээр том нөлөөлөл. Тэгээд хуулиа бид нар огт хуулгүй ч бас биш, тий. Хуулиа зөв хэрэгжүүлэн тэрэнд хяналт тавина гэдэг асуудал нь маш чухал. Тухайлбал яг таны одоо шинээр орж байгаа хуулийн өөрчлөлтөнд тэр цэг байна гэдгийг хасцсан уу? Хасч чадсан уу? Дотоод чадаагүй. Зүгээр яг бид нар хилцүүлгийн өвчтөд тий маш олон зүйлүүдийг л тий хасч чадсан. Одоо жишээлбэл тий гишүүд маань санал гаргаад үнэхээр хасчмаар байна. Би бас л хэлдэг бид нар зөвхөн энэ хуулиар ингээд бидний одоо авах арга хэмжээ дуусчихгүй. Үргэлжлүүлээд дахиад дараагийн одоо арга хэмжээнүүд авахын төлөө үргэлжлүүлээл ажиллана. Түүнээс энэ хууль батлагдаад бүх асуудлыг 100% шийдэж байгаа юм ерөөсөө биш. Бид нар хуулийн хилцүүлгийн үед янз янзын саналууд гарч ирсэн. Гэхдээ одоо боломжтой хэрэгжүүлэх боломжтой юунуудыг батлагдах боломжтой тэр төвшөнд нь байж болно шүү дээ. Өмнө нь байсан, тэгээ хэрэгжижсэн. Үнэхээр л дотоод орчинд ямар ч нөхцөл тамхины цэг буюу тамхилт байхгүй байхад болж исэн. Нэрээ ингээл ресторанд ороо суухад тэр өрөөрөө орж тамхи татдаг тийм цэг байгаагүй. Ямар ч тамхины үнэр байхгүй тийм гоё байдаг. Одоо тэг чинь тэнд тамхины өрөө хэдий вакуумжсан хаалганы цаан тамхи татаад 5 нөхөр байж байгаа ч гэсэн тэнд хоол идж байгаа мань үнэртжил байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр гадаад орчинд нь цэг байгуулж өгөх гээд байгаа юм бол тэр хуулинд нь бүр заавал бүр гадаад орчинд нь байгуулна л гэж. Тэр ресторанасаа бууж гараад тэр тамхи таталтаа тэгээ буцаж орж ирдэг юм яа. Тий. Гэх мэтлэн яад оруулж болох заалтыг оруулчих болмоор юм биш үү? Гишүүн дээр зарчмын зөрүүтэй санал ч гэдэг юм уу гишүүд гаргаад гишүүд маань ийм санал бас гаргасан. Тэгээ бар ресторанаас гадна бүр офисын одоо байшинд хүртэл ийм метр квадратаа тамхины цэг байгуулна гэдээ орсон байгаа. Энийг бол заавал хөндөж өөрчлөх шаардлагатай гэж санал гараад бид нар бас энэ дээр зарчмын зөрүүтэй саналуд байгаа юм байна тий. Ааха. За хамгийн одоо бид нэр санаа зовж ярих юм бол энэ залуу үеийнхнийгээ одоо яаж энэ эцэгчүүд, томчууд, харгалзан хамгаалагч нар өсвөр үе ирээдүйн хүүхэд таны 10 настай охин, таны 15 та хүү тамхи татаад байна гэдгийг хараад л байгаа. Хаяа нэг хармаагийн ухаар аюул гарч ирж байгаа. Тэгээд тэр хүүхдүүдтэй яаж ойлгуулах вэ? Мэдж байгаа одоо өнөөдөр хилцүүлгийг үзэж байгаа нэрэл манай хүү хаяас ороод нэг юм 460 хармаас нь гарч ирсэн шүү гэд мэдж байгаа багш нар ч мэдж байгаа. Яах вэ? Эмчгийн хувьд бол Монгол хүнийг одоо богино наслуулдаг бизнес байж болохгүй. Яагаад гэвэл урт наслуулдаг бизнес байвал бүр сайн байна. Хоёрдугаарт нь яг одоо эмч хийгээ зүрх судасны эмч болж одоо өвчтнүүд хүмүүс их асуудаг. Нэгдүгээрт эн чинь утаагүй юм чинь электрон тамхи хориггүй юм биш үү дээ. Хоёрдугаарт нь болохоор шинэ юм технологи, шинэ зүйл болохоор нөгөө судалгаа маань урт хугацаанд тодорхой цаг хугацаа шаарддаг болохоор нөгөө худал маань үннээсээ хэд дахин хурдан учраас
одоо янз бүрийн одоо буруу ойлголттой нийгэмч тэргээд дагаад ийм одоо эрүүл мэндэд хоргүй юм биш үү дээ гэсэн буруу ойлголттой ч юм уу тийм тодорхой бус нөхцөл байдал үүсдэг. Нэгдүгээрт нь болохоор бусад улс одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсын одоо тэр халдвар тус өвчлөлийн хяналтын одоо нийгэмлэг, зүрх судасны нийгэмлэг энэ төр бол электрон тамхиг бол хортой утаагүйгээд хортой бишээ. Тэнд бол никотиноос гадна химийн бодисууд агуулгацаар байгаа. Ялангуяа шин төрлийн бодисууд болох хүнд металл, альдегид энэ төр байдаг. Энэ нь зүрх судасны өвчин, хавдар тэр зүйл үүсгэхэд тамхитаас одоо дутуугүй эрсдэл хүчин зүйл болсон хэвээрээ байгаа гэдгийг тогтооцсон. Хоёрдугаарт болохоор энэ шин технологи одоо урт хугацааны үр дүн судалгаа маань хийгддэг учраас зарим нэг судалгаанууд тодорхойлцсон. Тийм учраас одоо жишээлбэл том одоо сэтгүүл ч юм уу нийгэмлэгээс гарч байгаа зүйл бол зүрх судасны өвчнийг тамхиас дутуугүй хэмжээгээр одоо эрсдэлт хүчин зүйл хоруу чанар нөлөөлж байна. Тийм учраас одоо энэ зүйлийг утаагүйгээд хоргүй гэж ойлгож болохгүй. Хоёрдугаарт нь шинэ зүйлгээд одоо сайжирсан гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл тэр хүнд металл бусад одоо химийн бодисууд байгаа учраас ялгаагүй одоо тамхитай адилхан хортой хүчин нөлөөлж байгаа. Тэгээд энэ дээр нэг эмзэглүүлштэй асуудал бол одоо яг хилцүүлэх дээр чинь залуу үе, өсвөр насны үе. Ялангуяа тэр никотин донтоход одоо насан туршдаа хэрэглэхээр хэмжээний зан үйл өөрт нь суудаг, дадал зуршил суудаг тэр хүмүүс маань их эмзэглүүлштэй байна. Тийм учраас одоо энийг үзэж байгаа нэвтрүүлгийн эцэгчүүд маань яг тамхитай адилхан хор уршигтай. Энэ нь магадгүй одоо 20-30 жил татгаар одоо яг тамхитай адилхан насны тоог гүйцэтгэхтэй яг адилхан яг тэр хөдөлмөрийн тэтгэврт гарах насны дээрээ шигдээс болдог, тархин цус харагдаг, урт наслахгүй гэсэн. Тэгэхээр бид нар одоо эрүүл урт наслахын тулд энэ зүйл дээр яалтчгүй эцэгчүүдэд өөрсдөө аягүй сайн мэдээлэл тавьсан. Монголын эрэгтэй хүн дутмын хоёр хүн дутмын нэг нь татна гэхээр чинь 3 хүүхэдтэй айлын сайхан аав болвол аягүй л нөгөө 3 хүүхэдтэй дам тамхиталтанд өртүүлээл тэгэл өөрөөсөө илүү нөгөө 3 хүүхэдтэй хордуулаад байж байгаа шүү дээ тий. Одоо жишээлбэл Сингапурын одоо ч юм уу ингээд өндөр хөгжилтэй улс орнуудын ингээд эрүүл мэндийн хяналтыг харахад тэд нар өөрсдөө баг нэлээ их хязгаарлалцсан нөхөр хортой учраас тогтоогоод тэгэхээр энэ маань одоо нөгөө тамхины хуул гараагүй улс ч юм уу тэр зүйл рүү нөгөө бүтээгдэхүүнээ шахах одоо илүү сайн шинэлэг маркетинг хийх магадгүй яг таныг хэлсэнчлэн утаагүй бол хориггүй цэвэршүүлсэн тий ингээд айгүй сайхан одоо буруу байдлаар маркетингээ явуулж байгаад бол эмч хүний хувьд бол их эмзэглэдэг. Тийм учраас энийг үзэж байгаа хүмүүстэй хангилээд энэ бол утаад янжуур тамхитай адилхан хортой хэвээрээ байгаа. Шинэ одоо утаагүйгээ шинэ төрлийн бүтээгдэхүүнгээд янз бүрийн одоо нэмэлт хүнд металл янз бүрийн бодисууд агуулгацаар байгаа. Тэгээд зүрх судасны өвчнийг бол одоо тэр нас бараад байгаа Монгол аав тэтгэврт гарахгүй тэр зүйлийг бол одоо нөлөөлөх том эрсдэл хүчин зүйл хэвээрээ байгаа шүү гэдэг хэлмээр байна. Таны түрүү асуусан тэгвэл хүүхдүүд маань ингээд тамхинд ороод энийгээ тэгвэл бид нар яаж хамгаалах юм бэ, гаргах юм бэ гэж шүү дээ. Тэгээд бид ч бас энийг бодлогын хүрээнд бас олон талаас нь авч үзэх хэрэгтэй юм билий. Соён гэгэрүүлэх ажлаа бас хийх хэрэгтэй. Тэрний хүрээнд манай хуулиар бол одоо боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль заавал эрүүл мэндийн хичээл орж байгаа. Тэр нь бол энэ арх тамхи одоо элдв төрлийн муу зуршил донтолтын хор хөнөөллийг тайлбарлах тийм энэ хичээлийг орж байгаа. Тэгээ яг хуу тамхи гэдэг маань өөрөө зүгээр нэг бүтээгдэхүүн биш болох ч ерөөсөө донтолт юм билээ л дээ. Ялангуяа тэр электрон тамхи гэдэг одоо хүүхдүүдийн дунд хэрэглээнд гаарчаад байгаа юм бол бие физиологийн хувьд ч гэсэн зан үеийн хувьд дандаа нэг юм сорж яадаг юм донтолт үүсгэж байгаа. Тэгээ бусад улсын туршлагаар ч гэсэн хүүхэд залуучуудаа архин байна уу, тамхин байна уу, хар тамхин байна уу энэ донтолтоос яаж сэргийлт юм бэ гэхээр ерөөсөө шалгарсан арга нь спорт юм бэл. Ерөөсөө одоо чөлөөт цагаа зөв өнгөрөх орчингийн сайн бүрдүүлэх хэрэгтэй. За тийм ч учраас манай энэ хуулиар бид нар мэдээж энэ тамхин хортой бүтээгдэхүүнс татвар авах хэрэгтэй. Энэ татварыг зүгээр төсөв рүү оруулаад алга болгочдөг биш. Ерөөсөө зорилтод 3 юмд зарцуулъя. Нэг нь түрүүний хэлсэн спорт. Бид нар хүүхдийнхаа тоглоомын талбай, сургуулийн спортын барилгын газрыг авч зарчаад хүүхдүүдэд яаж эрүүл монгол хүн болгох гэх. Тэгэхээр ерөөсөө энэ татвараар нь 21 аймаг 9 дүүрэгт хүүхдүүдийн спортын дугуулангийн хүртээмжийг сайжруулах, спортын барилга байгууламжийг сайжруулах. Энд зарцуулъя. Хоёрдугаарт хүүхдүүдийн одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өдийн хоолны шимт хичээлийг сайжруулъя. Сайн хоол идчихэж сайн тархитай болно, сайн сурна. Ингэж эрүүл хүүхдүүд. За 3 дугаарт нь мэдээж тамхинаас үүдэлтэй тэр эмчилгээ
онцлогоонд энэ мөнгнөөс зарцуулах хэвээр ингэж л энэ татварыг зарцуулна гэдэг юмыг бүр оруулж өгсөн байна. Тэгэхээр бид нар ерөөсөө хүүхдүүдээ энэ хорцуршил тамхиталтаас аврыг гэвэл чөлөө цагийг өнгөрөх сайхан орчныг нь бүрдүүлэхийн төлөө төр засаг. Яг хэвээр тэрнээс гадна энэ зохицуултын тамхины хяналтын хууль гэдэг юм уу, архины эргэлтийн хууль гэдэг юм уу, энэ зохицуултын бодлогуудыг их зохистой түвшинд авч явах хэрэгтэй л гэсэн. За ямар шийдлэж болох вэ? Одоо ер нь яах юм гэдэг дээр одоо үлдсэн байна уу? Маш богино хугацаанд энэ нэмэлт өөрчлөлтөө батлах ёстой. Богино хугацаанд би дахиад хэлэхэд энэний цаана асар их одоо хүүхд өсвөр үеийнхэн маань Монгол хүний эрүүл мэндэд, эрчүүдэд бүхий л хүмүүст одоо нөлөөлөл үзүүлж богино биш байлгах нөхцөл байдал байгаад байгаа юм уу? Яагаад та богино хугацаанд гэдэг уцхаад байхгүй юу? Эн чинь одоо байгаа юм уу? Үгүй яг 23 оноос хойш түрүүн хэллээ шүү дээ гişүү хэллээ. Яваал гэдэг эн чинь батлуулахгүй яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо энийг ямар нэгэн байдлаар тийг дахиж хилцсэн тэг ингэн гээд буцаах эрсдэл би болчихгүй л гэж зүгээр хэргийн мөрдөн байцаалтыг мөрдөн байцаалтын шатнаас нь буцааждаг шиг тийм байна гэдэг ямар нэгэн байд. Тэн дээр зүгээр санаа зовж байгаа. Тэгээд би нөгөө бизнестэй холбоо түрүүн ярьсан учраас жишээлбэл энэний цаана нөгөө татвар нэмэгдэх юм байна, үнэтэй болох нь далд бизнес өсгөн гээл ингээл юм яаж. Гэхдээ энэ хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн бид нар яах юм? Хар тамхиг одоо яах вэ? Далд бизнес өсөж чинь гэдээ бид нар одоо ил зардаг болох юм уу? Зүгээр дүүцүүлэг хэлэхэд баг энэ хэмжээний юм байхгүй. Өшөө бид нар энэ хуулинд маань одоо их хурлын гишүүд их хөндөж байгаа асуудал 500 м та нар эн чинь биелэхгүй байж тээ гэж. Сургууль цэцэрлэг барингуут нөгөө дэлгүүрийнх нь хажууд ойролцоо барьчихаар тэр дэлгүүр нь зархаа болох гээд ингээд эрсдэлд ороод байна. Жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүсийн та нар бизнесийг боож ийн гэдэг. Сумын эмч маань хэллээ шүү дээ. Үгүй та нар хүний биеийг хордуулдаг бизнес битгий хийгээч. Тэгвэл өөр төрлийн бизнес хийчихэлдэ. Тэр жимсийн зараад сургууль цэцэрлэгийн ойрхон байгаа бол тэг чихрийнх нь орон жимсийн зараад ногоогийн зараад өгчлөлтөө. Тэр жижиглэнгийнхаа худалдааг эрхэлчихэлдэ тий. Ийм боломжууд байгаа учраас тэгэхээр ард иргэд маань гэхдээ энийг бол дэмжиж байгаа. Би бол ард иргэд хангалттай сайн дэмжиж байгаа. Одоо дэмжихгүй юм шиг ч юм уу эсвэл зарим нэг зүгээр энэ маркетингийн тамхины компаниудын ийм л сурчлагаа байгаа болохоос биш. Энэ бол одоо улс төрийн хувьд ч гэсэн дэмжиж байгаа, ард иргэдийн хувьд дэмжиж байгаа, аав ээж бүхий л хүмүүсийн ерөөсөө найз үе түнгийнхаа найз нөхдүүдийн хувьд ч гэсэн энэ хуулийг одоо батлагдаасаа хурдан одоо хэрэгжээсээ хэрэг заалтууд нь хэрэгжээсээ гэдгийг л хүлээж байгаа гэж. Хамгийн гол бодлого бол ерөөсөө л энэ татварын бодлого маш чанга байх хэрэгтэй юм шүү. Ер нь бид нар ингээл тэгээ хямдхан зарж байгаа асуудлыг бүр татвар нь маш өндөр болчихвол бас тэр болгон одоо их хэмжээгээр оруулж ирэх нь хязгаарлагдах юм шүү. Бүр хамгийн сайн авч болох бодлого ер нь энэ татварын бодлого мөн үү эсвэл өөр үү? Татвар энэ нөгөө тамхины хяналтын олон багц арга хэмжээний яг нэг багц арга хэмжээ нь бол татварын одоо бөгөөд одоо үнийн өсөлтийн аргаар тийм ээ тамхины хэрэглээг хязгаарлах энэ үр дүнтэй байдаг. Үр дүнтэй нь ингээд судалгаагаар нотлогдсон, батлагдсан. Гэтэл юу гэж өөдөөс сургуулж тавьдаг вэ гэхээр та нар тамхины татварыг нэмлээ. Ингэх юм бол хууль бус худалдаа цэцэглэнэ, контрабанд ихсэн, одоо нөгөө тамхины бизнес эрхэлж хөөрөх юм амжиргаагаа залгуулж байгаа иргэдийг улам ядуурл руу түлхлээ. Гэтээ судалгаа яг эсрэгээрээ байдаг байхгүй юу? Тамхины компаниудын гаргаж ирсэн скер тактик гэдэг мөн л шинжилгээ ухаанаар бүр батлагдчихсан 5 тактик тамхины татварыг нэмчихгүй гэдэг одоо айлгадаг байхгүй юу? Нэмэх юм бол хууль бус худалдаа, нэмэх юм бол ширхгийн худалдаа ихсэн. Одоо жишээ нь юу гэдгийг хууль зөрчиж ширхгийн худалдаа хийж байгаа хүнийг татвар нэмснээс болоод ингээд энэ ч гэдэг юм ингээд санаатаагаар ингээд мушгин гуйлдаг юм байдаг. Тэгэхээр энэ татвартай холбоотой бол манад хийсэн судалгаа бас байдаг штэ. Татвар нэмснээрээ хууль бус худалдаа ихсээгүй байна. За татвар нэмж одоо тамхины хэрэглээг бууруулснараа өрхийн орлого нэмэгдсэн байна эсрэгээрээ гэсэн юмнууд байдаг байхгүй юу. Тэгэхээр татварын хувьд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гишүүн улсуудад юу гэж зөвлөдөг юм бэ гэхээр тамхины татварыг жижиглэн худалдааны үнийн 75% буюу түүнээс дээш үнэтэй байлгах шаардлагатай. Ягаад гэхээр энэ бол хортой бүтээгдэхүүн хүний биед хэрэгтэй нэг ч юм байхгүй. Зүгээр л сайтар инженерчлэгдсэн химийн хорт бодисуудын нэгдэл. Энийг зүгээр л битгий хэрэглэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө үнийн аргаар хэрэглүүлэхгүй гэсэн арга яаж байгаа 75-аас дээш хувь. За тэгээд энийг одоо татварын бодлогыг хэрэгжүүлснээр Монгол улс бол тухайлбал одоо бидний тооцоололоор бол 2030 оны бас тийм огцом нэмэгдэхгүй бас зойчлоор 15-20 мянга гинтхэн болчихно. Тийм байхгүй. 2030 хүртэл үе шаттай нэмэгдүүлээд за 2030 оны байдлаар бол
энэ дэмбийн зөвлөлтөйгээ 75% нэг чүтэй айтай хүрэхээр байгаа байхгүй юу? Баярлалаа. Тэгэхээр чухал сэдв асуудлаа нэвтрүүлгийн хэлэлцүүлгийн төгсгөлд ярьлаа. Тэгэхээр ер нь энэ тамхин зарцуулдаг энэ их мөнгөө амьдралынхаа гэр бүлийнхээ хамгийн сайн сайхан зүйлд хүүхдтэй хамгийн сайн хүнсийг авч өгөх, хүүхдтэй хамгийн хэрэгтэй одоо секс дугууланд нь явуулах тэр зүйлд нь зарцуулаач ээ гэж бас томчуудад уриалмаар байна. Дээр нь томчууд хүүхдийнхээ хажууд хизээч ядаж бити тамхи татаач ээ. Дам тамхиталд нь бити хүүхдээ өртүүлээч ээ. Эрүүл мэндийн бити доройтуулаач ээ гэдэг энэ зүйлийг бас эндээс хэлье. Дээр нь гуравт нь би бас төгсгөлд нь хороор ард түмнийгээ хордуулж бизнес хийж ашиглана гэдэг бол бас ёс зүйтэй байх ёстой. Хэдий энэ бизнес байгаа ч гэсэн энэ их хэмжээгээр 3.5 сая хүн амтай энэ хүн амтай Монгол улстай энэ их олон тамхи оруулж ирдэг нь бол бас ёс зүйгүй үйлдэл гэж ингэж хэлэх гээд байна. Тэгээд өнөөдрийн сэдэв бол энэ удаад яриад дуусах биш. Дахин энэ тухай ярих ёстой. За хилцүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд бас баярлалаа илэрхийлье. Дараагийн дугаард оролцъя. Баяр та үзэгчдээ.